Бидний амьдралыг чиглүүлэгч чимээгүй хууль. Сайн байцгаана уу? Өнөөдрийн имчилгээр бид амьдралын хамгийн гүн, хамгийн сонирхолтой ойлголтуудын нэг болох үүлийн үрийн тухай ярилцах болно. Та хэзээ нэгэн цагт яагаад надад ийм зүйл тохиолдож байна вэ гэж бодож байсан уу? Аль эсвэл сайн зүйл хийдэг хүмүүс яагаад зовдог юм бол гэж гайхаж байсан уу? Эдгээр асуултын хариуг эртний гүн ухааны нэгэн энгийн боловч хүчрхэг ойлголтоор тайлбарладаг. Тэр нь бол үүлийн үр. Үүлийн үр гэдэг нь маш энгийнээр бол хийсэн үйлдэл бүрийн үр дагавар заавал байдаг гэсэн хууль юм. Бидний бодол, үг, үйлдэл бүхэн нэг төрлийн үр тарьж байдаг гэж ойлгож болно. Тэр үр нь заавал соёолж хизээ нэгэн цагт жимс болон буцаж ирдэг. Хэрвээ бид сайн зүйл таривал сайн үр дүн авна. Хэрвээ муу зүйл таривал муу үр дагавар зайлшгүй ирнэ. Гэхдээ энэ нь шууд тэр дорой илэрдэггүй учраас хүмүүс ихэнхдээ анзаардаггүй. Жишээ нь та өнөөдөр хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслалаа гэж бодъё. Тэр хүн магадгүй танд хизээж хариу барихгүй байж болно. Гэхдээ амьдралын өөр нэгэн үед өөр нэгэн хүн таныг гинтийн байдлаар туслах болно. Энэ бол санамсаргүй зүйл огт биш юм. Энэ бол таны тарьсан үүлийн үрийн жимс юм. Нөгөө талаас хэрвээ хүн бусдад байн худал хийлж, хуурч, мэхэлж байвал нэг өдөр өөрөө хууртагдаж, итгэл алдрах нөхцөлд ордог. Яагаад гэвэл амьдрал тэнцвэрийг хадгалах хандлагатай байдаг. Гэхдээ энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Үүлийн үр гэдэг нь шийтгэл биш. Мөн энэ нь хэн нэгэн таныг шийтгэж байна гэсэн үг биш. Харин энэ бол шалтгаан ба үр дагаврын байгалийн хууль юм. Галт гараа хүрээвэл төлөгддөгтэй адил муу бодол, муу үйлдэл нь сөрөг үр дагавар авчирдаг. Мөн үүлийн үр зөвхөн үйлдэлээс үүсдэггүй. Бодол хүртэл үүлийн үр үүсгдэг. Та дотроо байн уурлаж, атаа харахаж, муу зүйл хүсч байвал тэр энерги таны дотоод ертөнцийг хордуулж эхэлдэг. Харин эсвэргээрээ талархал, инрэл, уучлал зэрэг эерэг бодол таны амьдралыг илүү тайван, аз жаргалтай болгодог. Зарим хүмүүс ингэж асуудаг. Би сайн хүн байхад яагаад надад хэцүү зүйл тохиолдож байна вэ? Энэ асуултын хариу нь үүлийн үрийн хугацаатай холбоотой. Бид зөвхөн энэ амьдралдаа хийсэн зүйлсийн үүлийн үрийг биш, өнгөрсөн хугацаанд магадгүй олон жилийн турш тарьсан үрийнхээ жимсийг хүртэж байдаг. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдал зөвхөн өнөөдрийн үйлдэлийн үр дүн биш байж болно. Гэхдээ энэ нь нэг талаар маш сайхан мэдээ юм. Яагаад гэвэл та өнөөдрөөс эхлээд ирээдүгээ өөрчилж чадна. Та яг одооноос эхлэн илүү зөв бодож, зөв ярьж, зөв үйлдэж эхэлбэл ирээдүйд ирэх үр дүн тань өөрчлөгдөнө. Үүлийн үрийн тухай ойлголт бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Тэр нь бол бид бол өөрсдийн амьдралын бүтээгчид. Бусдыг буруутгахын оронд өөрийн бодол, үйлдэлээ ажиглах нь илүү чухал. Та өөрөөсөө асуугаарай. Би өнөөдөр ямар үр тарьж байна вэ? Миний хэлсэн үг бусдад ямар нөлөө үзүүлж байна вэ? Миний бодол намайг хаашаа хөтөлж байна вэ? Мөн үүлийн үрийг ойлгох нь биднийг илүү төвчээртэй болгодог. Сайн зүйл хийсэн ч үр дүн нь шууд харагдахгүй байж болно. Гэхдээ тэр үр алга болдоггүй. Тэр зүгээр л цаг хугацаагаа хүлээж байдаг. Яг л газарт суулгасан үр шиг. Зарим нь хурдан соёолдог, зарим нь удаан ургадаг. Гэхдээ эцэст нь бүх зүйл ургадаг. Мөн энэ ойлголт бидэнд уучлал заадаг. Хэн нэгэн танд муу зүйл хийсэн бол та хариу барих шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүний үйлдэл өөрийнх нь үүлийн үрийг аль хэдийн бий болгосон байдаг. Та зүгээр л өөрийн замаа зөв байлгахад хангалттай. Гэхдээ нэг зүйлийг бодоод үзээрэй. Амьдрал заримдаа шударга биш мэт санагддаг. Сайн хүн зовж, муу хүн жаргаж байгаа юм шиг харагддаг. Тэр үед бидний дотор уур, гомдол, эргэлзээ төрдөг.
Яагаад гэж. Гэхдээ үнэн нь бол бид бүх зүйлийг бүтнээр нь харж чаддаггүй. Бид зөвхөн нэг хэсгийг нь л харж байгаа. Харин үүлийн үр бүх цаг хугацаанд, бүх үйлдэлд, бүх сэтгэлд хамааралтай. Тиймээс чи хизээж бүэргэлз. Чиний хийсэн сайн бүхэн алга болдоггүй. Чиний гаргасан жижигхэн сайхан сэтгэлч ертөнцид бичигдэж үлддэг. Хинч хараагүй үед хийсэн сайн үйлдэл, хинч сонсоогүй уучлал, хинч мэдээгүй төвчээр. Эдгээр нь хамгийн хүчтэй үеийн үрийг бүтээдэг. Нэг л өдөр яг хамгийн хэрэгтэй үед амьдрал чамд хариу барина. Магадгүй хүнээр, магадгүй боломжоор, магадгүй ад завшаанаар. Гэхдээ тэр ирнэ. Тиймээс харанхуй үйдч гэрэл байж бай. Хатуу үйдч зөөлөн байж бай. Шудраг бус үйдч зөв байж бай. Учир нь чиний хийсэн бүхэн чам руу буцаж ирдэг. Хамгийн чухал нь чи хэн нэгэнд хийж байгаа мэт санагдавч үнэндээ чи өөрийнхөө ирээдүйд хийж байдаг. Эцэст нь хэлэхэд үглийн үр бол айх зүйл биш, харин ойлгож зөв ашиглах ёстой хууль юм. Та энэ хуулийг ойлгож чадвал амьдрал илүү утгатай, илүү тайван, илүү хяналттай болно. Тиймээс өнөөдрөөс эхлээд сайн бодол бод, сайхан үг хэл, зөв үйлдэл хий. Учир нь таны тарьсан бүхэн нэг л өдөр танд заавал буцаж ирэх болно.